Би бол энэ спортоор хичээлээ удаагүй байна. 2008 оноос гэж хичээлсэн. Гэхдээ бас хичээлсэндээ бас тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн байгаа өөр хэмжээнд. Өөр чансааг хэдэн тулаанд бас амжилтанд оролцсон. Би бас сая энэ урагшаа Тайланд явуулсан төвчөд бас амжилтанд оролцож ирсэн. Тийм их амжилт. Тэгээ бас хамгийн гол баярлж талархалж байгаа хүнтэй бас юу мэд хэлээ. Энэ бол манай багш, манай клубын багш. Бас манай одоо энэ манай клубыг бас дэмждэг ивент тэгдэг одоо Мишель Групп, Чон корпорацийн ерөнхийлөгч захирлуудтай бас бүгдэнд нь баяр талархлаа илэрхийлье. За мэдээж дэмждэг. Мэдээж дэмжиж явдаг ээж аваа хамаа. Мөн бас энийг удаад бас ээж аав, ах дүү, дүүнэр тэгээд таж мэддэг найз нөхөдтэй бас бүгдэнд нь талархаж баяр талархаж явдаг илэрхийлье. Ивент тэгштэй тэгээд энэ промошн хийж байгаа хүмүүстээ баярлалаа гэж тэгээд багштаа бас баярлалаа гэж хэлээ. Үеийнхэнтэй хүмүүстээ чөлөө цагаа боловсон зөв боловсон гэж Мишель кикбоксинг төвд ирж бэлтгэлээ гэрээ. Ер нь одоо яг одоо энэ нэвтрүүлгийг үзээд сонирхоход яг за би энэхүү спортоор хичээлээ гэсэн сонирхож байгаа хүүхдүүд байх юм бол ер нь энэхүү клуб дээрээс ирээд бүртгүүлээд хичээлж болно гэсэн. Тий, энэ ч ирээл бүртгүүлээд тэгээд бэлтгэлээ гэж яваад. Сайн тэгээд ийш тийшээ гадагшаа гарах тэмцээнд аюу боломжтой байдаг нэг өөрснөө сайн хичээл манай энэ клуб. Тэгээд ер нь бол тийм хөлөө. Тэгээд энэхүү спорт ороход чи ер нь өөрөө энэ сонирхож оров уу? За магадгүй гадны найз нөхөд ч гэдэг юм уу, ах дүүсэн ч гэдэг юм, аав чинь ч гэдэг юм, ээж чинь ч гэдэг юм нөлөөс нөхцөлүүд ер нь байгаа юу? Би өөрөө энэ спорт орсон. Тий. Яагаад энэ хичээлийг ойлгуулсан юм бэ? Яагаад гэвэл яг тэ би хамгаалалтны 1-р тэгээ 2-р цагийг сүв болгосон өнгөрүүлэн тэгээ ер нь л тэгээ эрүүл мэнд сайн шүү дээ. Бид нар чи өглөө болгон тэгээ одоо энэ ч байрж байгаа тэмцээн болоход тэгээ байрлаад өглөө болгон тэгээ өдөр амраад орой бэлтгэлээ тэгээ яг энэ чинь ингээ байрлаад байгаа. За ямар ч энэхүү клубийнхаа хичээлж байгаа хүмүүсээс манайхаа ингээ харж байгаа хамгийн баг тамирч гэх юм бол нас нь арай баг тамирчдад би бас өнөөдрийнхаа микрофоноос сэтгэлийн хуваацъя гэж бодож байна. За эхлээ сайн байна уу? Сайн. За одоо тун утгахгүйс тэмцээнд орох гэж байгаа юм байна шүү дээ. Одоо ер нь өөрөө хэд настай вэ? 13 тий. 13 настай тийм ээ. Хэдэн жил хичээлж байна? 2 жил хичээлж. 2 жил хичээлж байна. Яагаад одоо энэ хүү энэ спортоор хичээлж болов? Ер нь багаас л сонирхолтой байсан. Тий. Өөрөө амжилтаас суулцахгүй юу? За хоёр тэмцээнд орсон. Тий. Хоёулын дээр нялт болсон. Энэ боломжийг ашиглаад өнөөдөр бидний нэвтрүүлэг маань Монгол орны өнцөг болон бүтэц засагч байгаа. Тийм болохоор баярлалыг талархаж байгаа улсууд байх юм бол өөрийнхөө сэтгэлээ хаваацаж болно шүү дээ. За намайг одоо өдөрл дасгалж өгч яваа тий. Алтан мөр багштай баярлалаа гэж хэлээ. За тэгэхээр баярлалаа. Ер нь ямарваа нэгэн манай урлаг спорт ер нь ялгаагүй л дээ. Ямарваа нэгэн хүний туслалцаа дэмжлэгээгээрээс уршаа ихэхэд бас жоохон бэрхшээлтэй байдаг л дээ. Энэхүү тэмцээн дээр ч гэдэг юм уу одоо энэ болгож байгаа клуб одоо манай энэхүү клубыг ер нь ивент гэж байгаа ч гэдэг юм уу одоо энэ тэмцээнийг одоо ивент гэж байгаа байгууллага юм компани бүс ер нь байгаа юу? Байлгүй яах вэ? Одоо энэ тэмцээн дээр болохоор ерхий ивент тэтгэгчээр Height гэдэг пивний хамт олон байгаа. Мөн Foods гэдэг компани байгаа. Тэгээд зар сурталчилгааны хотын төвөөр тавигдж байгаа фото нэг замын хажуудлын самбар байгаа. Энийг болохоор манай холбооны гишүүн Денсаур компани захирал Инхотер ах манаас бид нарт тусалт дэмжиж байгаа. Одоо энэ тэмцээн дээр мөн хаанахаас ирнэ ирж тулаа хийж байгаа. Энэ л яг Монгол улсын тамирчид ер нь хоорондоо дотоод тийм ээ.